Сайхан үзэгчтэй сайхан амарч байна уу? Хүндрэлтний инхийнх наадам Олимпийн ухаан дэлхийн техник давлгаалж байгаа яг энэ цаг мөчид баримт цуглаад нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Монгол Улсын сангийн яам гал дотрын мэдээллийн технологийн төв улсын төсөлт үйлдвэрийн газар хамтран зохион байгуулж байгаа баримт цуглаад нэвтрүүлгийн маань 14 дахь удаагийн тохиолдол яг одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-ын студиэс яг одоо шууд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр хамтран хөтлөгч Гамбат орой мэнд хүргэе. Баярлалаа, чамч гэсэн орой мэнд хүргэе. Өнгөрсөн нэвтрүүлгээс сонь сайхан юу байна? Тэгээ яг Олимпийнхоо Монголынхоо баг тамирчдыг дэмжих нүрийн ажилтай л өнгөрөөж энэ хэд өдрүүдийг. Тэгээд одоо тэгээ Олимп туслахтай зэрэгцээр надлага сайхан зуны өдрүүд дуусч намрын ажилдаа бэлдэж байна да. Намрын ажил гэснээс одоо оюутан сурагчдын маань хичээлийн шинэ жилийн нээлт тооцохгүй болох гэж байна тийм ээ. Тий, тэглүү яах вэ? Хичээлийн шинэ жил гэснээс миний санаанд нэг хөгжөлтэй болж ирж байна л да. Одоо нөгөө хөдөө орон нутгаас шинээр оюутан болж байгаа оюутнууд Улаанбаатарт тэгэхээр орж ирдэг шүү дээ. Тэгээ манай ангийн нэг оюутан залуу анх оюутан болж орж ирээд хот дотор төөрхөөрөө Сүхбаатарын талбай дээр заавал очиж зүгчийг олдог байсан гэсэн. Тэгээ одоо нэрийг хэлээд яг олонний танд нэг жүжигчин болсон байгаа одоо. Тэр үедээ бол анх оюутан болж орж ирчээ төөрхөөрөө заавал Сүхбаатарын талбайгаас зүгээ олдог байсан гэсэн. Тэр оюутан сурагчд маань ч төөрөө бас тэгж олж болох нь шүү дээ. Тий, тэгэлгүй яах вэ? Ааха. Тэгэхээр өнөөдрийн маань дугаар бас нэг онцлогтойгоор та бүхэнд хүрч байгаа. Юу вэ гэхээр хүн болгон Олимпиар амьсгалж байгаа яг энэ цаг мөчид бид нар нэвтрүүлэгтэй ч гэсэн яг тэр уур амьсгалыг оруулах үүднээс орой болгон Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд хүрч байгаа. Сайн байна уу Рио нэвтрүүлгийн яг тайзан дээрээс цуглаад ацнуудаа тодруулах гэж байгаа. Тэгэлгүй яах вэ? Орой болгон үздэг Рио 2016 нэвтрүүлгийнхаа тайзнаас асан тодруулах гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ одоо энэ удаагийн Олимпиад манай Монгол улсаас олон аваргад төрөөгүй ч гэсэн өнөөдөр маш олон азтангууд төрөх байхаа гэж би найдаж байна. Яг энэ тайзан дээрээс төрөх байхаа тийм. Тэгэхээр хоёулаа үзэгчдээ суглааныхаа дүрмийг дахин нэг сануулад үндсэн ажилд орох уу? Тэгээ. Монгол улс анх удаа хамгийн өндөр шагналын сантай суглааг зарлаа. Баримт. Суглаанд хэрхэн оролцох вэ? Аюултууд өдөр тутмын худалдан авалтаасаа суглааны дугаар баримтаа цуглуулаад болоо. Баримт сегмент захим системд оруулахад амжилттай. Бид бүгдээрээ аттай. Баримт цуглаа бүтэн жилийн турш 18 удаа явуулнаа. Таны авсан төлбөрийн баримт 2 лахтын үсэг 8 оронтой тоо бүхий цуглааны дугаартай нууцлаг энэ ардайсан QR кодтай байна. Зөвхөн 18 оронтой тоогоор азсан тодруулах ба үндсэн суглаа, супер суглаа гэсэн 2 тохиолдолд явуулах юм аа. Сүүлийн 3 орон таарсан тохиолдолд 20,000 төгрөг. 4 орон таарсан тохиолдолд 100,000 төгрөг. 5 орон таарсан тохиолдолд 500,000 төгрөг. Хэрвээ 6 орон таах юм бол 4 сая төгрөг. 7 орон таах юм бол 20 сая төгрөг. 8 орон 8 удаа таарсан тохиолдолд 100 сая төгрөгийн эзэн тус боллоо. 8 орон бүгд таарсан тохиолдолд бас супер азтай болно. Та нэг баримтаар 2 удаа атааж барай. Хамгийн гоё энэ суглаан тавьсан бүлээс ямар ч татвар суулгах авахгүй ба баримт сегмент захим систем өгүүлсэн насруутай 100% шилжиж орно. Бидний дагараа Facebook, Twitter, application, электронгүй мэдээллийг 1812 88 таныг азийн тэнгэр ивэг баримт суглаа. Баримт суглаа бол нас үхвээс үнд сугсаа арьс сүнг хамаарахгүйгээр та хаанаас ч хизээж худалдаж авсан баримтаараа оролцох боломжтой хамгийн өргөн сүгүрээтэй хамгийн хүртээмжтэй суглаа юм аа. Тэгэлгүй яг зөвхөн монголчууд ч биш мөн гадаадаас монгол ирж амьдарч ажиллаж байгаа гадаад иргэч юм оролцох боломжтой хамгийн өргөн хүрээтэй суглаа байгаа гэдгийг дуулахад таатай байна. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлэгт би одоо 2 найзыгаа урьж авчирсан байгаа. Мөрөдлийн театрын жүжигчин Эрхэнбаяр, Шинэ үе продакшны жүжигчин Алтан гэрэл 2 найзыгаа урьж авчирсан байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу? За телевиз үзэж байгаа бүх одоо суглаанд оролцох гэж байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе монголчуудаа. За тэгээд одоо энэ хүү суглааг хэрхэн яаж явдаг вэ гэдгийг одоо хажуунаас нь хянахаар одоо Эрхэнбаяр өөрийн ирсэн байна. За тэгэхээр та хоёрын хувьд суглаанд хэрхэн оролцдог вэ? За баримтаа цуглуулж байгаа юу? Бүртгүүлдэг үү? За ойр тойрных ч хүмүүсээс азтан болсон юм байна уу? Тэгэлгүй яах. Ер нь бол одоо энэ одоо хөтөлбөртэй энэ одоо үйл ажиллагаа хийснээс хойш ер нь баримтыг бол одоо байнга цуглуулдаг болсон. Тэгээд одоо 1000 төгрөг шилтгүү 500 төгрөг шилтгүү ер нь бол байнга цуглуулж байгаа. Тэгээд бүтэн сайн болгонд одоо бас зургтынхаа өмнө одоо суугаад бас азтан болох гол одоо гүрэг даанч одоо азтан болохгүй одоо үдий хүрлээ. Эргэн тойрных нь л одоо бас азтан болол ах юм байна. Тий. Манай найзууд дундаас тий. Тэгээд захыг уншаад гэдэг шиг манай одоо нэг хөнгө атлетикийн найз маань байдаг юм бас тамирчин үнэлдэ өөрөө Оги гэж тий. Тэгээ тэр найз маань одоо 3 дахь удаага бас азтан болсон байгаа. Тэгвэл 20,000-аар 3 удаа бас азтан болсон. Тэгээд үнэхээр бас азтай хэмэртэй. Тэгээ хаанаас
одоо тэр баримт аваад байдгийн тэр дэлгүүрээр нь орж бас үйлчлүүлсэн. Тэндээс наадтан болчихоо гэдэг. Гурд дэлгүүрээсэн тий. Миний хувьд ч гэсэн манай ойр дотны найзуудаас бас хожигдсан гэж сонсогдчихлээсэн. Зүгээр нэг зайрмаг аваа яасан чинь бүртгүүлсэн чинь 30,000 төгрөг хоцсон гэл тэгэл. Хоёр үед яаж бүртгүүлэхээ мэдж байгаа юу? Аппликейшнаа татаж авсан уу? Тий, аппликейшн бол татсан байгаа. Амархан мөн үү? Тий, амархан ингээл зургийг яагаад оруулчихдаг шүү дээ. Тэгэл одоо би ч гэсэн бас энд оролцоод сууж байгаа шүү дээ ер нь бол. Тий. За. За тэгээ хэрвээ азтан болоод их хэмжээний мөнгө хожвол та хоёр одоо ихмээ Агийн хоёр одоо юу худалдаж авч юунд зарцуулах вэ? За тэгэл хэр их юу хожихоос л шалтгаалгаа. Шинэ өнөөдрийн маань супер суглаа 150 саяга. 150 саяг хожвол юу их вэ? Оо за 150 сая хожвол тэгэл мэдээж бас суглаа ёндоо юм чинь те бас миний ажилд бас тодорхой оюунаас зарцуулна. Их вэ? Байр авах уу гэдэг шиг бодоод байна. Одоо тэгээ 150 сая өнөөдөр 150 байгаа юм уу те? Аха. Тэгээ 150 сая төгрөг очвол одоо энд байгаа бүх хүмүүсийг л аваад гарыг. Хэд вэ одоо 20 30 юм байна уу те? Тэгэл аваад гарыг да. За. За тэгэхээр азтнуудаа тодруулах байлаа. Тэгээ. Өнөөдрийн маань суглааны хувьд 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд хэвлэгдсэн баримтуудаас тодруулах байгаа. Тэгэхээр яг баримтаа бол 8 дугаар сарын 20 буюу өчигдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүтгүүлсэн баримтуудаас азтнуудаа тодруулна. Нийтдээ 6 сая 806,302 баримт бүртгэгдсэн бөгөөд эдгээр баримтуудаас өнөөдрийн маань азтнууд тодорхойлно. Өмнөх дугаарыг хөтлснөөс хойш одоо миний сэтгэл маш их одоо хөдлөөд маш өндөр байгаа. Тэгээд одоо өмнө нь одоо бас маш олон аздангууд тодруулсан. Энэ удаад ч гэсэн одоо дахиад олон аздан тодруулна гэж бодохоор маш сайхан байна. Хэлгүй яг би ч гэсэн хөтсөөс хойш бас маш их аздан тодруулсан байгаа шүү. Ингээд та билнэ үү? За суглааны машин ажиллаж эхлэх үү? За тэгээ. Үндсэн суглаагаа тодруулцгаая. За. Үндсэн суглааныхаа сүүлийн 4 орон гэхлээр хамтдаа тодруулцгаая. За сүүлийн тоо гарч ирлээ. Сүүлийн тоо 8 гэсэн тоо гарч ирж байна. Сүүлээс 2 дахь хорон маань гарч ирж байна. Сүүлээс 2 дахь хорон 3 гэсэн тоо гарч ирлээ. Сүүлээс 3 дахь дугаар 7 гэсэн тоо гарч ирж байна. Сүүлээс 4 дахь дугаар маань гарч ирлээ. 4 гэсэн дугаар гарч ирлээ. Ингээ хойноос нь дуудаж сонирхуулъя. 8 3, 7, 4 гэсэн дугаар гарч ирсэн байна. Ингээд дараагийн 4 оронго хамтдаа тодруулцгаая. Яг одоогоор 20,000 төгрөгийн аздан 6,157 тодорсон байна. Та бүхэндээ баяр хүргэе. За сүүлээсээ 5 дахь хорон маань 5 гэсэн дугаар гарч ирлээ. Сүүлээсээ 6 дахь хорон маань 1 гэсэн тоо гарч ирсэн байна. Сүүлээсээ 7 дахь хорон маань 3 гэсэн дугаар гарч ирлээ. За ингээд сүүлийн 8 дахь бөмбөлгөө тодруулъя. 8 дахь бөмбөлөг маань мөн 3 гэсэн тоо гарч ирсэн байна. Хойноос нь уншиж 8 оронгоо танилцуулъя. 8, 3, 7, 4 5, 1, 3 гэсэн 8 оронтой тоо гарч ирсэн байна. Та бүхэндээ баяр хүргэе. 4 сая азтан 4, 500,000 төгрөгийн азтан 58, 100,000 төгрөгийн азтан 594, 20,000 төгрөгийн азтан 6,157 тодорсон байна. Та бүхэндээ баяр хүргэе. За манай хоёр зочны үздэг ямар байна? Эхний суглаа явагдлаа. Энэ донд би байгаас. Бүртгүүлсэн байгаа зү. Тий, ер нь бол юу юм бэ те? Айгүй шудраг явдаг юм шүү дээ. Тэ? Би бүх юм ингээд гараад ирдэг юм те. Тий. Гэхдээ яг одоо энэ одоо шагналын одоо мөнгөн дөнгүүдээс яг алин дээр нь чи хоцсон байгаасаа гэж бодож байна. Алинд нь багтсан байгаасаа гэж бодож байна. Би юу? Багын. Зүгээр 20,000-ны хатсан болчихсоо л гэж бодож байна.
Үзэгчдэд дахин нэг сануулж хэлэхэд та үйлчлүүлж байгаа газар болгоноосоо баримтаа заавал авж байгаарай. Авсан тохиолдолд заавал бүртгүүлж байгаарай. Азднууд маань зөвхөн бүртгүүлсэн баримтуудаас тодорч байгаа. Гэхдээ та бүртгүүлээд амжсангүй санаа зовлтгүй жилийн эцэст 2% буцаалт авах учраас заавал бүртгүүлж байгаарай. Ингээд одоо супер азтаа тодруулцгаая. За одоо маш одоо хамгийн эзэгтэй үе шүү. Супер азтай. Тийм 150 сая. За ирхмээ. Одоо яг дотроо яг бодоод байж байгаараа. Би түрүүн нэг тоглолцсон. Одоо энэ дээр л гоё юу яа. За. Та билнэ үү? Билээ. За. Өөрөөр хэлбэл авсан маш их баяртай байна. За супер суулаагаа хамтаа тодруулцгаая. Супер суулааны маань шагналын сан 150 сая төгрөг болж нэмэгдсэн байгааг дуулахад таатай байна. 2016 оны 7 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 31-ний хооронд хэвлэгдсэн 8 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудаас аздангууд тодорно. Нийт 6 сая 806,302 баримт бүртгэгдсэн байна. За эхлэх үү. За. Супер суулаагаа эхлүүлье. Үзэгчдэд сануулгад супер суулаа маань 8 орон 8 удаа таарсан тохиолдолд 150 сая төгрөгийн азтан болох боломжтой. Сүүлийн орон 5. За дараагийн орон 8. Сүүжээс 2 дугаар маань 8 гэсэн дугаар гарч ирсэн. Тик. За сүүлээс 3 дугаар маань тик гэсэн дугаар гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн дэлгэсний доор гарч байгааг харж байгаа. Сүүлээс 4 дахь дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. За сүүлийн 4 орон маань гараад ирлээ. Сүүлийн 4 орон маань таарсан 683 баримт байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн сайхан суулааныхаа захыг маш их асууж байгаарай. Дараагийн 4 оронгоо тодруулъя. За 5 гэсэн орон гарч ирлээ. Зурга гэсэн орон гарч ирж байна. За сүүлээс 6 дахь дугаар маань 6, сүүлээс 7 дахь дугаар маань 7. 7 дахь юм уу? 7. За яг одоогоор За хамгийн сүүлийн орон маань 2 гэсэн орон гарч ирлээ. за супер сайн шагналын маань эзэн тодорсонгүй энэ удаа тийм учраас шагналын маань сан 200 сая төгрөг болж өслөө. За. Дараагийн цуглааны тохирол 9-р сарын 18-нд болно. Та бүхэн баримтаа цуглуулж баталгаажуулаарай. За сэтгэл ямар санагдаж байна? Эсвэл баримтаа сайн цуглуул. Аха. Микрофон асаач. Тэг ер нь юу юм бэ? Анх удаа л бас ингэ суглаад тохируулж байгаа юм шууд хэврэлд орж ийл. Стогдолт юм бэ те? Ямар хүн байгаа бол ямар хүн хожих бол гэл. Та ч өнөөдөр харамсалтай яасангүй те. Одоо дараагийн хүн бол бүр 200 сая төгрөг очих юм шүү дээ те. За тийм. Тэгээ супер шагналын маань сан тодорхойгүй ч гэсэн үндсэн суулаагаар маш олон хүмүүс азтан болсон байгаа. Одоо газрын зураг дээр харагдах байх гэж бодож байна. Хэр шудраг санагдаж байна. Та хоёр одоо ингээ хөндлөнгөөс хараа сууж байхад. Тэгээ ер нь бол маш шудраг байна л да. Бүх юм одоо нүдний ил те. Бүх юм сайхан байна. Тэгээд ер нь бол азтан болоход одоо маш их амархан байдаг юм байна, их ойрхон байдаг юм байна гэж мэдрэгдэж байна. Тийм болохоор бас сайн үйлчлүүл манайхан бол баримтаа сайн цуглуулах хэрэгтэй байна л гэдгийг бас ойлгоч. Манайхан одоо юу гэх юм 1000 ч юм уу 500 төгрөгийн баримтыг одоо ингээ хайчаад идэг шүү дээ. Үгүй тэр 500 100 төгрөгийн ч баримт чинь таныг 200 саяын азтан болоход одоо ойрхон байдаг юм байна шүү л гэж хэлээ.
За ингээд өнөөдрийн хацнуудыг танилцуулъя. Баян Улгийн аймгаас 38 аздан, Улс аймгаас 8, Ховд аймгаас 35, Цохоо аймгаас 21, Говьалтай аймгаас 11, Хүсгэл аймгаас 54, Баян Онгор аймгаас 15, Архангай аймгаас 27, Булган аймгаас 17, Өөр хангай аймгаас 64, Орхон аймгаас 66, Сэлэнг аймгаас 29, Дархан уул аймгаас 142, Төв аймгаас 13, Дунд Гов аймгаас 31, Өвн Гов аймгаас 68, Говьсөнбөр аймгаас 76, Дорногов аймгаас 23, Хинтээ аймгаас 82, Дорнод аймгаас 94, Сүхбаатар аймгаас 49. За уламжлалаас Улаанбаатар хотоос хамгийн их азтан тодорсон байна. 5850 азтан тодорсон байна. Бүх нийт азтнуудаа баяр хүргэе. За ингээд дараагийн тохирол 9-р сарын 18-нд тохирол тааруулна. Та бүхэн баримтаа сайн цуглуулж баталгаажуулаарай. 15 дахь удаагийн тохирлоор эргэн уулзлаа түр баяртай үзэгчтэй. Адихо битлэн хийх. Наад ч орлоод шаардлага байхгүй чи хараа энэ QR код хийгээд ингээл өшөөлөл болно шүү дээ. Амархгүй нэг хүн дээр ивэл асуудал орно шүү хөө. Би асуусан ямар ч асуудал хүнчлээ. Нэг хүн хэдэн төгрөгнөж баримт хийж болно заа юу. Чи тэр чи бүтээл хүнийг гэрүүс шүү дээ. Тийм шүү дээ. Машин юу караоке вэ? Юу караоке? Ангара. Лооч болно үстэй. Би одоо усуугаас үлдээ биш. Би хэдэн тооцоо ахсан. Тэгэл заяагаад дуулалт хэмэгтэж үснэ. Үгүй наа. Кино театр чи. Аа би кино үзсэн шүү дээ. Йоо. Яагаад үзчих гэж бодсон. Сандраа. Энэ ямар мэдээ вэ? Да. Чи яастай. Энэ хүссэн тас мөнгө явж байгаа юм. Яа. Үсч. Ти яа. Би арсаа би санаж. Үгүй чи дэж хоног үччихлээ шүү дээ.